За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Уламжлалт агаах ухааны хэмж чанга ухааны магистр Пэрнэлэлд байна. За тэгэхээр өнөөдрийн ярих сэдвтээ одоо юуны талаар ярих вэ гэхээр сүүлийн үед хүмүүс одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол энэ хүмүүсийн дунд бас энэ ус шингэн зүйлийг одоо сайн уух хэрэгтэй. Килограммжийн тутамд одоо 40 мл ус уух хэрэгтэй гэд Япон эрдэмтний одоо судалгаа байна. Тийм учраас одоо энэ хүмүүс одоо ус сайн ууж гэдэг талаар бас нэлээд их ярьдаг болсон байгаа. Дөнгөж ус бол одоо ус уудаг юм шиг байна. Одоо янз янзаар одоо усыг одоо хэрэгэлдэг ийм зөвлөгөөнүүд бас нэлээд гарсан. Тэгэхээр энэ нь одоо уламжлалт агаах ухаанд одоо тайлбарлахад одоо уламжлалт агаах ухааны онлын үүднээс тайлбарлахад хэр зөв зохистой юм бэ? Хүний бие махбодод яаж зөв зохистойгоор одоо хэрэглэх ёстой юм бэ? Ус шингэн зүйлийг уух ёстой юм бэ гэдэг. Энэ талаар ярихад бол уламжлалт агаах ухаанд нэлээд олон хүчин зүйлийг бол авч үздэг гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ Япон эрдэмтний хэлээд байгаа, Япон эмчнэрийн хэлээд байгаа энэ яагаад манай Монголын нөхцөлд зарим талаараа таарад байна, эсвэл зарим талаараа таарахгүй байгаад байна гэдэг. Тэгтэл энэ орон орны цаг агаараас хамаарат, орон орны улирлын мөн чанараас хамаарат, эсвэл уур амьсгалын мөн чанараас хамаарат бас хүний бие махбод бас харилцан адилгүй байдаг юм байна. Тэгтэл нэг оронд одоо дулаан уур амьсгалтай оронд одоо ууж байгаа усны хэмжээ хүйтэн сэрүүн уур амьсгалтай оронд ууж байгаа усны хэмжээтэй одоо адилхан уу гэдэг асуудал. За дээрэс нь одоо миний хувьд гэхэд л одоо 80 кг жинтэй. Тэгтэл энэ 80 кг жинтэй хүн болгон адилхан килограмм жин тутамдаа 40 мл ус уух ёстой гэд 80 кг жинтэй хүн болгон адилхан 3 литр 200 мл ус уугаад ах ёстой юм уу гэж. Тэгтэл энийг бас 80 кг жинтэй хүн болгон адилхан ус уугаад байж болохгүй юм а гэж уламжлалт агаах ухаан тайлбарласан байна. Яагаад тэр хүн болгон харилцан адилгүй бие махбодтой байдаг гэж үздэг. За тэгтэл энэнийг бол уламжлалт агаах ухаанд юу гэж тайлбарласан байдаг вэ гэхээр дараах одоо 6 төрлийн 6 хүчин зүйлээр бол хувааж үзэх ёстой гэж хэлсэн байна. За тэгтэл хамгийн ихэнд хүн болгон одоо адилхан килограмм жинтэй байсан ч гэсэн тэр дотроо уламжлалт агаах ухаанд 3 төрлийн мөн чанараас тогтсон байна гэж хэлж байгаа. Хийм мөн чанарын хүн бай, шарын мөн чанарын хүн байна, бадганы мөн чанарын хүн байна гэж. Тэгтэл хийм мөн чанарын хүмүүс ямар байдаг вэ гэхээр одоо ходоодны хоол шингээх чадвар. Ходоодны хоол шингээх чадварыг хувьд аваад үзэхэд бол хийм мөн чанартай хүмүүс дийлэнхтэй тэгш бус гэж байгаа. Нэг бол их одоо хоолоо сайн шингээдэг, эсвэл хоолоо шингээж чаддаггүй ийм хүмүүс байхад. За тэгтэл шарын мөн чанартай хүмүүс бол ходоодны хоол шингээх чадвар бол маш сайтай хүмүүс байдаг гэж байна. Далангуяа шарын мөн чанартай хүмүүс бол махбодын хувьд аваад үзэхэд бол гал махбодын мөн чанараас тогтсон учраас өлсөж цангах нь одоо маш их ойрхон өлсөж цангаад идэг. За тэгтэл нөгөө бадганы мөн чанартай хүмүүс бол ходоодны хоол шингээх чадвар их муу байдаг шүү гэж хэлсэн байна. Ходоодны хоол шингээх чадвар муу байдаг учраас ус шингэн зүйлийг аль болохоор бага ууж яхахыг зөвлөдөг. За тэгтэл адилхан 80 кг жинтэй одоо надтай адилхан хүн. Одоо миний хувьд бол би өөрийгөө ингээд онцлоход хий шар бадганы аль нь юм бэ гэдээ үзэхэд бол ер нь бол би бол 80 кг жинтэй ч гэсэн шарын мөн чанартай гэж өөрийгөө үзэж байгаа. Голцоо миний одоо бие махбод ингээл тийм онцлогийг аваад үзэхэд бол ер нь бол шарын мөн чанартай бол их төхөө өчдөг. Тэгтэл 80 кг жинтэй мөртлөө бадганы мөн чанартай хүн бас байж болох нь. 80 кг жинтэй мөртлөө бас хийм мөн чанартай хүмүүс байж болох нь шүү дээ. Тэгтэл энэ болгонд адилхан ингээд усуулгаад байхаар ямар асуудал үүсэж байна гэхээр энэ 80 кг жинтэй нэг бадганы мөн чанартай хүмүүст адилхан өдөр болгон ингээд 3 литр 200 мл ус 3.2 литрийг ингээд уугаад байх юм бол яваандаа нэг ходоодны галын элч гэдэг нь угаасаа нөгөө бадганы мөн чанар ходоодны хоол шингээх чадвар муутай хүн байж байгаа. Дээрээс нь өдөр болгон 3.2 литр усыг уугаад байхаар яваандаа ходоодны хоол шингээх чадвар муудна. Дээрээс нь бөөрийн өвчлөл, хаван, зүрхний өвчлөл гэдэг олон төрлийн нэг энэ ходоодны хоол шингээх чадвар мууцтай холбоотой өвчлөлүүд үүсч эхэлдэг гэж байна. Тэгтэл энийг мэдэхгүйгээр одоо хүмүүс ингээл уусаар хавгнаад байдаг, үе мөчөөр нь өвддөг, зүрхээр нь гатхуулдаг. Өглөө босоод ирэхэд одоо нүд нь ингээл бүлцийдэг, яваандаа үе мөчний өвчтэй болдог. Иймэрхүү тохиолдлууд бас их үүсэж байгаа шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгтэл
3.2 литр ингээд одоо 80 кг хэмжээтэй шарын махбод давмгай хүмүүс бол их үедээ ингээ уугаад байх юм бол дажгүй гэж хэлсэн баг. Яг зүгээр ингээ сайхан шингээгээд нөгөө угаасаа нөгөө шар махбодтой хүмүүс чинь гал махбодоос төгсөж байгаа учраас ходоодны хоол шингээх чадвар бол маш сайтай. Тийм учраас өлсөж сангах нь их байдаг учраас шингийн юм ингээд уугаад байхад бол тэр болгоо амархан хавгнахгүй гэж хэлсэн баг. За тэгтэл хийм үн чанар гэж. Хийм үн чанарыг ингээд насны хувьд аваад үзэхэд бол ер нь бол хөгшин нас. Одоо нас ахаад эхлээд хөгшөрж байгаа нас бол хийм үн чанар давмгай нас болж эхэлдэг л дээ. За төрлөх мөн чанараараа ч гэсэн хийм мөн чанар давмгай хүмүүс байдаг. За энэ ямар хуу араншинтай хүмүүс байдаг вэ гэхээр ер нь бол хийм мөн чанар давмгай учраас ходоодны хоол шингээх чадвар тэгш бус. Дээрээс нь өтгий хатдаг. Нойр нэг сэрвэлздэг усуд байдаг. Зүрхээр хатгуулдаг. Иймэрхүү завиртай хүмүүс үйждэг. За ийм хүмүүс усыг их хэмжээгээр уугаад байх юм бол явандаа ходоодны хоол шингээх чадвар их амархан муудж эхэлдэг. Энийг бас анхаарах хэрэгтэй. Даалангуяа энэ хөгшин нас ахиж байгаа хүмүүс бол байнга хоолтойгоо хамтч юм уу? Эсвэл өдөр тутамдаа одоо нэг түрүүний хэлсэн килограммжийн тутамдаа 40 мл ус уугаад байх юм бол явандаа эрсдэлтэй байдал үүсдгийг бас анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Зөв зохистой уух дээр бол уламжлалтын хонд хамгийн ихэнд бол хүний ходоодны хоол шингээх чадвартай уялдуулж уух хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлж байгаа. За хоёрт нь гэхэд бол энэ усны мөн чанар гэдэг юмыг бас мэдчих хэрэгтэй. Усны мөн чанар гэдэг юм бол ус өөрөө усан махбодтой чийгэлдэг. Тэ юмыг чийгэлж норгодог, ийдэг болгож зөөлдөг ийм махбод. За тэгтэл хүний бие, хүний даалангуяа ус чи юунд орох вэ гэхээр ходоод руу орж байгаа. Ходоод руу ороод хоол шингэх чадвартай уялдаж одоо энэ хоол боловсролтыг гүйцэтгэж байгаа шүү дээ. Хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож явж байгаа. Тэгтэл энэ ходоодны хоол шингээх чадвар гэдэг юм чинь өөрөө гал махбод. Тэгтэл гал дээр усыг хийгээд байх юм бол их хэмжээгээр хийгээд байх юм бол явандаа энэ гал махбод чи өөрөө дарагдаж эхэлдэг. Тэгэд явандаа энэ ходоодны хоол шингээх чадвар мууддаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгтэл энэ усыг бас яаж уух вэ гэдэг дээр бас түрүүний хэрэглэсэн нөгөө хэмжээг нь зохицуулж уух хэрэгтэй. Дээрээс нь халуун уух юм уу, хүүтэн уух юм уу, бүлээн уух юм уу, дээрээс нь ширгээж уух юм уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Нөгөө түрүүний хэлсэн нөгөө бадганы мөн чанар давмгаа угаасаа л ходоодны хоол шингээх чадвар муутай хүмүүс хүүтэн ус залгилаалах юм бол явандаа хавн үүсчихдээ. Хавнгийн гаралтай өвчнүүд бол үүснэ. Хэрэг тулаа гэл одоо үе мөчний зөндөө олон төрлийн өвчлөл үүсдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгтэл нөгөө гал махбодын мөн чанар давмгаа шарын махбодоос тогтсон хүмүүс байх юм бол яах юм бэ гэж. Бас л адилхан явандаа ингээл хүүтэн ус залгилж уугаад байх юм бол бас л дөрүүнийхтэй адилхан ходоодны хоол шингээх чадварт нөлөөлдөө гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгтэл зарим хүмүүс энэ тостой хоол идсний дараа шууд хүүтэн юм залгилждаг, хүүтэн ус залгилдаг, дээрээс нь энэ хүүтэн газтай усуудаг ийм юмнуудыг бас их анхаарч явах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Тэгтэл энэ ходоод ч хоолоо шингээх гээд гал махбод ингээд шингээх гээд боловсруулах гээд ингээд байж тал дээрээс нь хүүтэн юм залгилаад уугаад байдаг. Энийг бас болох хэрэгтэй гэдгийг бол анхаарах. Аль болохоор халуун бүлээ ууж байгаа ч гэдгийг хэлмээр байгаа. За тэгээд дээрээс нь энэ ширгээс ус гэдгийг бас их зөвлөдөг уламжлалт арга ухаанд. Яагаад тэгэхээр усыг ширгээж удаан буцлах тусам усны нөгөө нэг чиглэг хүүтэн мөн чанар дарагдчихэдэг. Хүүтэн мөн чанар дарагдаад бүлээн чадaltaй болдог. Бүлээн чадaltaй болсон ус маань ходоодны хоол шингээх чадварыг эсэргээрээ сайжруулж идэг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тийм учраас ус шингээ юм их уудаг хүмүүс аль болохоор ширгээс ус ууж ивэл их зүгээр шүү гэж хэлмээр байгаа. За тэгэхээр хоёрт нь бол усны мөн чанар гэдэг юмыг бол мэдчих хэрэгтэй гэж. За гуравт нь юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хүн өөрийнхөө бие махбодыг бас мэдчих хэрэгтэй. Адилхан би одоо тэрнтэй адилхан эсвэл хэн нэгэнтэй адилхан би одоо 80 кг хэмжээтэй 70 кг хэмжээтэй тэрэнд одоо ус уугаад хахад охироод байна. Би ч гэсэн адилхан ингээд болно гэж үзэл хүмүүс өөр дөр юм их дуршдаг л да. Тэгтэл хүн болгоны одоо ерөнхий шинж одоо адилхан одоо жин нь адилхан байсан ч гэсэн цаад ходоодны хоол шингээх чадвар ямар байгаа вэ те эсвэл үе мөчний өвчтөй юу хавгнаад байдгүй бөөр нь өвчлөмтгий юу амархан daardгүй хөрдгүү гэдэг олон зүйлийг бас уялдуулж авч үзэх хэрэгтэй. Тэгтэл зарим хүмүүс бас мэдхгүйгээр
бөөрийн архагсан өрөвсөлтэй, тэгээд дээрэс нь бөөрийн үйл ажиллагаа муутай, ойр ойрхон шээдэг, давсагны өрөвсөлж гэдэг юм уу. Иймэрхүү асуудалтай хүмүүс нэг ус шингийн ямиг хэмжээгээр уугаад байх юм бол хаван л үүснэ. Энийг бас анхаарах хэрэгтэй. Одоодны хоол шингээх чадвар муутай хүн. За дээрэс нь үе мөчний өвчтэй хүмүүс бас хүүтэн ус залгилаад байх юм бол бас ямар болох вэ гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь энэ бол гуравт нь байлаа. За тэгэхэд дөрөвт нь одоо юуны талаар бас уялдуулж авч үзэх вэ гэхээр өдрийн цагийн хэмнэл гэж байгаа. Тэгтэл хүн болгон ингээд өглөөнөөс ахуулаад орой ундах хүртлээ, өглөө босгоос ахуулаад орой ундах хүртлээ хүний ходоодны хоол шингээх чадвар сайн байх уугүй юу гэж. Тэгтэл энэ дээр бол харилцан адилгүй байдаг юм байна л да. Өглөө дөнгөж босоод ирэхэд бол ходоодны галын элчин нар мандахтай ахвал адилханаар ингээд ходоодны галын элч багаас ингээд сайжирч эхэлдэг юм байна. За тэгээд үд дунд болоод нар одоо ингээд оргил ингээд мандж байгаа зэг дээр ирэх үед хүний ходоодны хоол шингээх чадвар хамгийн сайн үе дээр байж байгаа. За тэгээд нар ингээд жаргаад доошоо ингээд гудаах үед дагаад хүний ходоодны хоол шингээх чадвар суларч муудж эхэлдэг. Тэгтэл энийг мэдхгүйгээр одоо хүмүүс дөнгөж босоол 4 аяга ус уу гэж одоо зөвлөд нь шүү дээ, тэ. 180 мл-ийн одоо юм аягаар 4-ийг уу гэл хүүтэн ус залглаад уугатай. Тэгтэл манай Монгол орон одоо ямар үлээ хүүтэн цаг агаартай өвлийн үйлрэл бас яаж уух уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгтэл энийг мэдхгүйгээр өглөө шууд хүүтэн ус залгилждаг. За болж гэнэ гэж авч үзэх юм бол одоо эсвэл одоо хүмүүс одоо 4 аяга тийм ус уух гээд байгаа юм бол аль болохоор ширгээсэн ус. Нилээн сайн буслахж ширгээж бүлээн чадлаа оруулсан уснасаа 4 аяга уугаач гэж хэлмээр байдаг. Тэгэхгүй дөнгөж ингэж босоод одоо нэг ус шүүгчнээс ч юм уу эсвэл цэвэршүүлсэн ус ингээл аваад залгилчдаг 4 аягаар нэгээ залгилчдаг. Энд чинь яваанда нөгөө ходоодны чинь хоол шингээх чадвар сайжирж байгаа тэр нөхцөлөд чинь муутгачдаг. Тэгэл өдөр дунд одоо 1-2 дугаар хоол ингээ махан хоол идэх гэж байтал тэр нь одоо шингэж чадахгүй. Тэгээд явсаар оройн ингээл ходоодны өвчлөлттэй болох гэж эхлэл тавигддаг шүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тийм учраас өглөө миний хоол шингээх чадвар ямар байх вэ? Өдөр миний хоол шингээх чадвар ямар байх вэ? Орой миний хоол шингээх чадвар яаж суларж байгаа вэ гэдгийг бас анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Энэтэйгээ бас уялдуулах хэрэгтэй. Манай монголчуудын бас нэг эртнээс хэлсэн үг байдаг шүү дээ, тэ. Өглөөний хоолыг өөртөө зориул, өдрийн хоолыг нөхөртөө зориул, оройны хоолыг дайсандаа зориулаа гэж. Тэгтэл бол өглөөний хоолыг бол ходоодны хоол шингээх чадвартай уялдуулаад аль болох багаар идэж явах хэрэгтэй. Өдрийн хоолыг нөхөртөө гэдэг чинь монголчууд эртээр үеэс их өглөгч ард түмэн байсан. Тийм учраас нөхрийгөө өөрөөсөө илүү авч үзэж, өөрөөсөө илүү дайлцайлдаг. Тийм учраас өдрийн хоолыг илүү сайн чанартай нөгөө махан хоолоодоо идэж явах хэрэгтэй. За тэгээд оройн хоолыг дайсандаа гэдэгтэй адилхан орой бол маш бага юм иддэг шүү дээ. Гэтэл энэтэйгээ уялдуулаад өдөрт одоо 3.2 мл ус уух, литр ус уух хэрэгтэй гэж ерөөсөө бүтэн өдөржингөө ингээл усыг уугаад байх нь бас зөв үгүй юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Өдрийн цагийн хэмнэлд уялдуулахад юм байна. За тэгээд тавт нь бол тэнцвэрт байдал гэж. За дан ганц уламжлалт ангаах ухаан гэлтгүй нэ. Европ ангаах ухаан, тэгээд өрөнд орны одоо энэ шинжлэх ухаануудад бас энэ тэнцвэрт байдал гэдгийг авч үздэг. За тэгтэл хүн маш бага усны хэрэглээтэй байх юм бол ямар өвчлөл үүсэх вэ? Эсвэл хэд их усны хэрэглээтэй байх юм бол бас ямар өвчлөлд хүрэх вэ гэдгийг бас бодож үзэж явах хэрэгтэй. Огт шингийн юм уухгүй ингээл аман цангаал яваад байдаг. Ингээд байх юм бол бөөрийн шохоожилт, чулуу, тэгээд дээрээс нь давсагны ханд зузаарах, шохоожих, чулуужих, тэгээд дээрээс нь үе мөчний өвчлөлүүд бас үүснэ. Энийг бас анхаарч явах хэрэгтэй. Хэд их ус уугаад байх юм бол бөөрөнд ачаал ихсээр угаад судасны ханд ачаал ирнэ, цусны даралт ихсэн. Дээрээс нь бөөрийн үйл ажиллагаа алдагдана, ойр ойрхон шин, бөөр давсагны өвчлөл, дээрээс нь үе мөчлийн өвчлөл, хавангийн өвчлөл үүсдэг гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй. Тийм учраас хүн болгон түрүүний хэлсэн олон зүйлийг авч үзээд уялдуулаад өөртөө зохицуулж бас усны шингэн зүйлийн бас тэнцвэртэй байдлыг бас хадгалах хэрэгтэй гэж хэлмээр байна. Энэ бол за ингээд тавт нь. За тэгээд усны хэрэглээ хэтэрх юм бол яах юм бэ гэдэг юмыг бас сайн бодох хэрэгтэй. Над дээр үзүүлж байгаа ингээд хүмүүсийн дунд бас их түрүүний ингээд Япон эрдэмтний судалгааг ингээд сонсоод одоо Япон эмчнэрийн хэлж байгааг ингээд ягаад дайлангуяа одоо ингээд манайхан ч одоо ганц
одоо Япон, Солонгос гэлтгүй олон орны бас олон оронд одоо энэ манай оюутнууд ингээд суралцж ирж байна. Тэнд хаж төрж амьдарч байна. Олон орны үндэстний одоо эрүүл амьдрах хэв маягийг бас Монголдо ингээд авчирч нутагшуулж байна ш. Нэг хэсэг Бацагтан Монгол гээл гарч ирж исэн Мацаг өрөөдэй гээл. За сүүлд одоо ингээд энэ усны хэрэглээ. Дээрээс нь олон төрлийн детокс хөтөлбөрүүд гээл зөндөө олон юм ингээд гарч ирж байна. Тентхийн тим детокс байдаг. Эндхийн ийм гиз цэвэрлэх хөтөлбөр, эндхийн тим одоо элэг эрүүлжүүлэх хөтөлбөрүүд гээл зөндөө олон юмнэ. Нөлөөлөл бас манай Монголд орж ирж байна. Энэ бас нэг талаараа зөвчгсөн, нөгөө талаараа шууд авч хэрэглэхэд бидний бие махбодод тохирохгүй юу гэдгийг бас яах хэрэгтэй. Харьцуулж бас өөртөө оюун бодолтой тунгааж үзэх хэрэгтэй. Тэгтэл халуун орны детокс хөтөлбөрүүд, халуун орны эрүүл амьдрах хэм маягийг шууд одоо хүүтэн сэрэг уур амьсгалтай өөрийнхөө оронд авчирал нутагшуулах гал ингээл зөвлөд байх энэ бас зөв үү буруу юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Харьцангуй одоо ингээл энэ Япон гэдэг чинь бол бид нар амьдарч байгаа Монгол орноос харьцангуй ингээд дулаан цаг агартай орн шүү дээ. Тэгтэл хүүтэн уур амьсгалтай монголчууд цаг агаар нугасаал хүүтэн сэрүүн уур амьсгалтай байж тал дээрээс нь ингээл усыг өдөр тутамдаа ингээл хамаагүй уугаадах нь бас зөв үү буруу юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Энд чинь бас хитрхээр гин болоод өвчлөл хүргээд байна шүү гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. За тэгэхээр хамгийн наазах нь энэ усыг хэтрүүлж хэрэглэх юм бол ходоодны хоол шингээх чадвар муудна. Нойр улчирхай, цөсний өвчлөл үүснэ, хавангийн өвчлөл үүснэ, зүрхний өвчлөл үүснэ, даралт ихсэх, үе мөчний өвчлөл үүсдэг гэл олон төрлийн бас өвчлөлүүд бас үүсдэг гэдгийг бас анхаарч явах хэрэгтэй. Над дээр ирж үзүүлж байгаа хүмүүс дунд ч гэсэн одоо ингээл усыг хэд их хэмжээгээр ингээ уусаар угаад төрөний юм зовиртой хүмүүс бас их ирж үзүүлдэг. Тийм учраас та нарт бас энийг бас нэлээд сайн анхааруулж хэлмээр байгаа маа. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн сэдвтэй холбоотой санал сэтгэгдэл юм уу? Эсвэл дараагийн сэдвтэй холбоотой дараагийн сэдвээр надаар юу яриулмаар байгаад байна. Тэрнийг бас ноор коммент хэсэгт бичээд үлдээх юм бол асуусан асуултанд тэгээд дээрээс нь дараагийн ярих сэдвтэй та нарын бас сэтгэгдлийг саналыг бас бодолцож үзээд зөвлөгөө мэдээлэл хүргэнэ гэж хэлмээр байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.